За сайн байцгаана уу. Өглөөний мэндэ. За та бүхэнд сайхан үйлчж гэнэ үү. За Lexus 600-ийн маань суглаа 85% орсон. Тэгээд одоо энэ Lexus 600-ийн суглаа явуулж байгаа залуучууд маань үнэхээр нэр мундаг залуучууд байна. За 5 дүүд байранд орсон 5 дүүд бэлэн 3 сая төгрөг хандуулж ирсэн тийм ээ. За энэ машины суглаа дүүрвэл одоо ингээд 50 сая төгрөг хандуулна гэсэн. Тэгээд одоо энэ 50 саяас 20 саяыг би урьдчилж аваад дүүнэрийг байранд нь оруулсан. Одоо машины суглаа дүүрвэл 30 сая төгрөг өгнө. Тэгээд 5 дүүгийнхаа одоо хадгаламжинд нь хийгээд өгчээ. Бас ирээдүйд нь хэрэгтэй гэж бодож байна. 5 дүүд улаахан байранд ая тухтаа ингээ сайхан байж байгаа. Өнөө маргаашгүй одоо 5 дүүгийн нэрлэлээр байрны гэрчлэгээ гаргахлаар би тэрийг бас олон дүмдээ харуулад ингээд бичлэг хийж оруулнаа. Тэгээд дээрэс нь одоо энэ Хинтээ аймгийн Цэнхэр мандал суманд тэр нэг 2 настай хүн байна гинэ. Тэгээд би тэрийг судлаа. Тэгээд үнэхээр хэцүү одоо хөгшнөө нь одоо эмээ одоо хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээ хоёулах нь амьдэрдэг. Тэгээ гэр орон байхгүй нэг уурхаа нэг жижиг гэдэм ноорхон амбарт ингээ байж гинэ. Тэгээд ингээд нэг ийм байна гэж хэлсэн чинь харин энэ залуучууд нэг гэр хандуулъя хаа. Одоо цагаан сараас өмнө тийм ээ. Ядарсан өгчөөлд бас ингээ өөр ингэсэн гэр ордоо олгочих гэж бодож байна гэ. Тэгээ бид нар хамтраад маргааш өглөө гарах гэж байна. Тэгээд Хинтээ Цэнхэр мандалд ороод эмээ өвөө хоёрт одоо шинэ гэр. За тэр гэр дотор одоо хөндий гэр өгөлтөө нүшгээд тийм ээ ярьж өрж жоод 2 ор 1 авдартай ийм гэр ингээд өгж байгаамаа. Тэгээ дээр нэмээд одоо та бүхэн хэрэглэхгүй байгаа зурагт одоо илүү тий хөргөгч энэ тэр юм байвал галзуухны юм жижигхэн тавилга мовлого байвал гэрт тавьдаг тийм тавилга мовлого байвал бас санал болгооч ээ. Бас ядарсан 2 өгшөнд бас нэмэр болноо. Тэгээ би одоо тэр сумынхан засаг дарагтаа очиж уулзаад 2 өгшөнд нэг хавраас нэг айлын газар өгөөч ээ гэж гуух гэж байна. Тэгээ өөрийн гэсэн газартаа өөрийн гэсэн гэртээ олчвол одоо хэцүү шттэ өтлөх насанд хүн өгшөн гэж маш хэцүү. Тэгээ одоо энэ Lexus 600-ийн суглаа явуулж байгаа энэ залуучуудаа маш их баярлалаа. Тэгээ энэ гэр хандвал гэр зардаг энэ залууд бас маш их баярлалаа. Манай өөр ангаа залуу байна. Урдноос харааны бэрхшээлтэй хүнд одоо 50%-аар ингээ гэрээ хөнгөлөөд өгч өссөн. Зах зээлийн үнээс нь. Тэгээ надад ч гэсэн одоо ингээ гэрээ хөнгөлөө зах зээлийн үнээс нь сая 800 мянган төгрөг хасаад ингээ өгж байгаамаа. Иж бүрэн шалтаа, давхарлагтай тий иж бүрэн гэр ингээд маш хямдхан өгж байгаамаа. Тэгээд одоо энэ ховдын сумын заануудын барилдааныг ахалж ивент итгэж орсон залуу маргааш портертойгоо ингээд яваад үйлчлээд өгье гэсэн. Тэгээ бензин тосыг хийгээд ингээд хэдүүлээ нэг буяа хийгээд сайхан ажил амжуулаад ирье. Тэгээд манайхан бас тэр гэр оронгүй 2 өгшөнд илүү зурагт байвал тийм ээ. Одоо гэрт хэрэгтэй юу вэ? Авдар 2 орл байгаа. Бид нар одоо мөнгөнийхөө боломжид тааруулаад авдар 2 ор давхарлагтай гэр ингээд шалтаа гэр ингээд өгж байгаамаа. Одоо энэ Lexus 600 явуулж байгаа компани залуучуудын зүгээс тэгээд илүү дутуу юм байвал сандал ширээ тий илүү дутуу юм байвал надтай холбогдороо бас настай хүмүүст буян болгоё тий. За тийм байна. Тэгээд одоо энэ цагаан сараас өмнө Lexus 600-ийн суглааг одоо дүүргчмээр байна. Итгэвчтэй оролцоороо одоо 85% орсон дөхүүлж байгаад суглаа аавна гэсэн маш их хүн байсан. Та бүхэн одоо ингээд суглаанд итгэвчтэй оролцоороо тий. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ. 2 өгшөнд нэг том буяа хийгээд замдаа гой хөөрхөн бичлэг хийгээд ирнэ. Амжилт.